Өнөр бүгдээр гэр бүлийн амар тайван хэсэг номер 2 руу орцгоё. Тэгээ юунд ч бүү санаа зов, харин альва зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдвэл Филиппо 4:6-аас 7. Тэгээ гэр бүлийн амар тайван гэдэг хэсэгтэр хүмүүсийн хамгийн их тохиолддог зүйл, хамгийн их хүмүүсийн зай завсар өгдөг зүйл нь санаа зовлт байгаа. Энэ яач бол тэр яач бол бензин одоо байхгүй одоо тийш хүрэх лөө, бензин авч чадах лөө, ингэж хөлөө тэр яаж болоо гэнэ хүн санаа зовлт нь өөрөө сонголт байгаа. Тэгээд сонголт толгондоо бас хүн аливаа нэгэн байдлаар ямар ч үед ямар нэгэн үн төлдөг. Хэрвээ аливаа нэгэн зүйл санаа зовж байгаа бол гэр бүлд тэр амар тайван байхгүй байхыг санаа зовлтын төлөөсийг төлдөг. Гэр бүлдээ санаа зовлтыг юм. Дахиж ихнэр нөхөр хүүхдүүддээ санаа зовлтыг тархаж идэг. Хаах тэрхүү төлөөсөө төлж идэг байна. Тэр энэ бол сайн зүйл биш ээ. Огтхонч сайн зүйл биш. Харин бид нар яг бүх зүйл аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа бурхан талархалтайгаар хүсэлтэд бурхан мэдүүлээ гэж. Тэгэхээр бидний сонголт байгаа. Бид залбирлаараа бурханд гуйлтаараа бурханд хүсэлтэд мэдүүлэх юм байна. Би залбирх юм байна. Би өнөөдөр аливаа нэг өндөр хоол мөнгө санхүү одоо энэ дээр юм байна тийм байна. Би энэ дээр санхүү мөнгө энэ бүхий л зүйлсээр би яг сонголтоороо би бурхны өмнө залбирахыг сонгоно. Би бурханд хүсэлтэд би мэдүүлэх болно. Тэгээд хүн амар тай байх боломжтой юм аа. Тэгээ яаж бүх оюун ухаанаас дээгүрэх гэж байна. Бидний оюун ухаан дээр гэхээс дээгүрэх бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл санаа бодлыг хамгаална гэж байна. Тэгээ бурхны амар тайван хизээ хамгаалдаг Христ Есүс дотор бидрийг хамгаалахдаа бидний зүрх сэтгэлийг санаа бодлыг хамгаална гэж байна. Ямарваа тохиолдохоор юунд ч би санаа зовж бурхан хэлсэн. Тэгээ залбирлаараа хүслээ бурхан минь юм болгон дээр бид нар залбирх боломжтой. Бурхан минь одоо яг хүүхдийн маань шүдээ засуулах хэрэгцээтэй байна. Сая төгрөг хэрэгцээтэй байна. Бурхан минь мөнгө санхүүг хангаж өгөөрэй. Шүдээ засуулах боломжийг нээж өгөөрэй. Тэрхүү даатгалыг та биелүүлж өгөөч. Та онцгой байдлыг та үнэхээр өгөх болтугай гэж танд өргөн даатгаж байна. Гэх мэтэр би залбирхын чухал байна. Тэгээд залбирна. Тэгээд үүний дараа бид Христ Есүс дотор байна. Бурхны үгэн дотор, Бурхны дотор байна. Бурхны дотор бид нар байснараа Христ Есүс дотор байна болохоор би Христ Есүс дотрын Христ Есүсийн би зөвхт байдал дотор орж байна. Христ Есүс миний дотор байгаа, ариун сүнс миний дотор байгаа. Бурхан Аав, Бурхан Хүү, Бурхан ариун сүнс гуруула нэг юм аа. Миний дотор ариун сүнс би Христ Есүс дотор би байгааг сонгож байна. Бид Бурхны дотор ороод тэгээд Есүс дотор байгаа тохиолдолд Бурхны амар тайван бидний зүрх сэтгэлийг хамгаалдаг нь бас санаа бодлыг хамгаалдаг нь. Тэгэхээр бид нар зүрх сэтгэлдээ санаа зовж болохоор байна. Санаа бодолтой буюу оюун бодлоо санаа зовж болохоор байна. Тэгэхээр яг бидний зүрх сэтгэлийг зүрх сэтгэлдээ бид ингээд хамгаалж бид үнэхээр өөрсдөө өөрчилж бид үнэхээр явах боломжтой байна. Тэгэхээр бид нар яг зүрх сэтгэлээ бид хамгаалцгаая. Зүрх сэтгэл дотроо санаа бодлоо бид хамгаалах боломжтой билээ. Та бүдд үнэхээр бүхэл амар тайван бүхэл зүйлсээр эзэн бурхан таны амар тайван таны бүхэл талбарт хамгаалах болтугай. Сахин хамгаалах болтугай. Тэгээ бүгдээр бүх оюун ухаанаас дээгүүр бурхны амар тайван бидэнд хамгаалаа Христ Есүс дотор хамгаална. Тэгэхээр бүгдээр альва зүйл залбирлаараа гуйлтаараа хүсэлтэд өргөцөө. Бурхан минь энэ хүн надад ийм төвөг удаатай энэ хүний одоо юм ийм олон удаа ингэж хүсэл гаргаад байна. Та энэ хүнийг өрөөж өгөрөө, өдөртөнд дагуулж өгөрөө, та шийдэж өгөрөө гэх мэтэр эзэн та сахин хамгаалж өгөрөө гэж та бүгдийг ингээ гэх мэтэр хүн ингээ залбирх боломжтой юм аа. Тэг өдөр дагаад та бүгд бас залбираарай. Яг одоо таны амьдрал яг одоо ийм нэг том уул мэт ингээ шийдэгдэх ёстой юм тэдгэрх хэсгүүд байна. Тэр хэсгүүдээ бүгдээр бурхны өмнө яг өргөцгөөе. Тэг намайг дагаад залбираарай. Бурхан минь ээ би таны өмнө ирж байна. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Тэг яг юунд ч би санаа зовхгүй байхыг сонгож байна. Харин яг одоо миний амьдралын ийм том хэсэг болон санаа зовж байгаа тэдгэрх хэсгүүдэд нэрлээрэй. Эдгээрх хэсгүүдэд залбирлаараа болон гуйлтаараа
Таны өмнө ирж байна. Ийм залбирах боломж, энэ бүх зүйлсийн төлөө талархаж байна. Тэг бүх хүсэлтэд танд мэдүүлж байна. Та эдгэрх зүйлсүүдийг шийдэж өгөөрэй. Тэг бүх оюун ухаанаас дээгүрх Бурхны амар тайван намайг Христ Есүс дотор зүрх сэтгэл ба санаа бодлыг хамгаалнаа гэдэгт би бүрэн итгэж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. Энэ бол техник, энэ асар чухал техник буюу амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйл. Аливаа нэгэн санаа зовхор зүйл орж ирвэл яг уу шууд залбирна. Шууд залбирлаараа бурханд гуйлтаараа бурханд талархаж өгнө. Талархалтайгаар хүсэлтэй өгөх байхгүй юу? Бурхан ингэж гонгонож штэ би ингэж яхад ингэсэн та ингэж яхад ингэж ахтайд ингэж гонгонож шарна. Бурхан талархалтайгаар хүсэлтэй өргөё. Талархаж бүхэл зүйлсээ талархаж бүх хүсэлтэд бурханд өргөё. Тэг бурханд мэдүүлцгээе. Тэг бүх оюун ухаанаас дээгүрх бурханы амар тайван Христ Есүс дотор бидний зүрх сэтгэл санаа бодлыг хамгаалнаа. Амен. Эзэн бурхан та бүхэнд хамтаа болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.